Зовчимдээ за манайхаа өнөөдөр нэг навшин нэг гэр бүлийн талаар нэг нэвтрүүлэг үзчихлээ. Дөнгөж сая гутарч байна, бөөлцөж байна. Гэртээ үжсэн чи эхнэр нэг юм үзээд ойлаад байна. Юу болсон хөшөө гэд харсан чинь нэвтрүүлэг үзсэн юм байна. Тэг ямар нэвтрүүлэг ингээд сонирхоод харсан чинь нөгөө Эрлийн Эрдэнэт гэдэг нөгөө байгаль алдаг алуурчин биш үү? Тэдний Филиппин үйлчлэгч амь насаа алдсан гэмт хэргийг энэ бүд баригчаа гэж сэтгүүлч ерэн сурвалжилсан юм байна. Тэрний нэвтрүүлгийг үзээд ойлаа сууж байна. Тэгээд ороод үзсэн чи харин энэ бол ёстой бас нэг хууль гадралдаг хүний хувьд харахад бол үнэхээр новшин зүйл болсон юм биш үү? Энэ бүд баригчаа сэтгүүлчд бол талархмаар юм байна. Хаавсан Филиппинд очиод энийг ёстой нэг баримт нотлогоотой бүх юм гарах гарцгүй хөдлөшгүй нотлох баримттай ерэн сурвалжлаад ирсэн биш үү? Монгол улс хүний эрхийн конвенц нэгдэ орсон ороо. Хүний эрхийг дээдэлдэг орн, ардчилсан ороо. Нэг цэнгэр гариг дээр амьдарч иж өөр орны хүн байх нь хамаагүй. Хүн л хүн ёсоор хүнд хандах ёстой, хайрлах ёстой, инэрх ёстой. Тэг одоо эх орноо хайрлах чадаагүй байгалийн алуурчд бол нэр яаж одоо энэ бусдыг хайрлах вэ? Ер нь Эрлийн Эрдэнэттэй алсан байгалыг би харуулах уу? Навшиг энэ хараа. Энэ байгалыг ингэж алсан байдаг энэ навш. Хараа. Ийм болгоо хийцэн. За Эрлийн Эрдэнэт гэж байгалийн алуурчин бол уянгыг ийм болгож алж яасан. Харж байна уу? Хар. Байгалийн алуурч. Яг уул уурхайг бол би эсэргүүцдэггүй. Гэлээ гэхдээ энэ уул уурхайг ашиглаад буцаагаад ийм болгоод нөхөн сэргээх ёстой. Нөхөн сэргээгээгүй энэ чигээр 81 гэдэг бол энэ эрүүгийн гэмт хэрэг. Байгалийн алуурчин. Эрдэнэт энүүгээрээ л шоронд бол хангалттай ял авах ялтан. Байгалийн алуурч хараа уянгыг ийм болгоц хараа энэ амыг энэ чигээр нь дуусгасан. Ойлгомжтой юу? Баримт нотлогоо мөн шүү дээ. Гэтэл бол Эрлийн Эрдэнэт цаазлуулсан. Ягаад гэвэл байгаль байгаараа баян байдаг юм аа. Уул уурхай ашигласан бол буцаагаад ийм болох хэвээр, онгон дагшин байгальд нь болох хэвээр гэж хятадын дарганаар үздэг. Гэмт хэрэг хизээ шуурчирдаггүй. 20 жилийн өмнөх байгаль алсан алуурчдыг зөвхөн карьераа нөхөн сэргээгээгүй хайрганы карьераа дайраг ажиллуулж ирсэн хүмүүс л одоо хятад өнөөдөр 20 жилийн дараа хариуцлага хүлээж сууж байгаа. Монголын хууль бол яаж үйлчлэх юм энэ яруу тод ингээ харагдаж байна хараа. Байгаль дэлхий их дэлхийгээ хайрлаагүй хулгайч хүн хайрлах сэтгэлгүй байдаг юм аа. Мөнгийг нэг тавьдаг юм аа. За энэ нэвтрүүлгийг харлаа. Энэ өөрхийн нөгөө Сингапур улсын чинь зайлуулгүй энэ Филиппинчууд ч өөрхийн 100 гаруй сая хүн амтай амьдрал ядуу. Тэг өөрхийн дундаж орлого нэг 100 гаруй доллар байд юм байна л да. Тэг өөрхийн Сингапурт очиод нэг гэрээ үүсгчээр ажилладаг юм байна. Энэ хин гэлээ энэ бүсгүйч. Өстөнд бөөлцтгмаар. Энэ чи хэн гэсэн бэлээ? Филиппиний нөгөө гэрээ асрагч байгаа байхгүй юу? Ленза өглөө. Зааж гараа би. Манайх ороод ирчээ. Би энийг сайн нэвтрүүлгийг үзээд яг бэлдэж амжсангүй. Шууд ороод ирлээ. Атинза гэж байна. Филиппин улсын иргэн Атинза 4 хүүхдийн ээж их хүнийг Монголд авсраад боолчлоод тэгээд одоо үндсэндээ энэ бүд баригчийг нэвтрүүлгээр харж байгаагаар бол хараад аллах үлдээд буцаацсан юм шүү. За тэгээд энийг нөгөө шүүх хэмнэлгийн дүгнэлт гарсан юм байна. За юу. Өнөөрэ тухайн үед одоо энэ хүн ярьсан байна. Хараа. Энэ бүд баригчийг нэвтрүүлгээр харахад та нар ойлгомжтой дөө. Бид нь ямар нэгэн шарга сорив байхад бүгдийн шүүх хэмнэлгийн дүгнэлтэн дээр нэг үржлэн бичих ёстой гэж энэ одоо шүүх хэмнэлэгт ажиллаж исэн хүн
ярьсан байна л да. Яриандаа өгсөн байна. За ёо. Тэгсэн чинь энэ 11 оны 11 сарын 13-нд дуудлага ирсэн юм байна. За ёо. Энэ хараа Эрлийн Эрдэнэт байгаль алчаад ийм хаансанд хансаг амьдэрдэг. Өөрөө хараа сэтгэлгээ хулгайч. За тэгээд энэ нь болохоор зэрэг юу гэж вэ? Энд чи одоо энэ хараа ингээд тухайн үедээ одоо амнаас өргөдөд ингээд шарахтай зүрх мөрхөн байхгүй болцсон ч ингээд ийм байсан юм байна. Ойлгомжтой. За ингээд би биш та манайхаа би гэлтгүй ер нь манай монголчууд ч гэсэн Солонгост энэ өндөр хөгжилтэй орнуудад очиж одоо амьдралаа сайжруулахын төлөө өртөг өндөртэй оронд өндөр цалингаар ажиллаж ирж ар гэрээ тижээдэг нь одоо хүртэл байгаа шүү дээ. Их сургуулаа төгсөөд би 2003 онд 23 настай Солонгосыг зорж ялаа. Манай гэр бүлийнх нь намайг гаргаж өгч ирсэн. Тэгэхэд би 23 настай явхад ээжигээ хараад уйлаад нулимстай явж байлаа шүү дээ хүний нутагтаа. Тэгэхэд энэ хүн 4 хүүхэдтэй өнчрүүлээд зайлвал бага охин битээ яваач ээж мээжигээд уйлж исэн юм байна. Аргагүй шүү дээ. Хүний орчлон шүү дээ. Би 23 настай Солонгос явхад өнөөдөр одоо ээжигээ хараа санандаа гэд уйлаа явж исэн шүү дээ боддоо. Тэгэхэд өөрхийн бага хүүхэд нь 6 настай тэрний дээд нь 8 настай ингээд 4 бага насны хүүхэдтэй орхиод 2009 онд эхлээ Сингапур явсан юм байна. Сингапурт ажиллаад жил гараа ажиллаад 6 сар дутуу байхад буцъя гэсэн чи тэр жуулчлалын компани хэрэггүй чи хугацаагаа дуусгаагүй чамайг ингэн тэгэн баг ял төлбөрт унгана гэдэг Монгол руу энэ Эрлийн Эрдэнэтийн 2011 онд авчирч ирсэн юм байна л да. Эрлийн Эрдэнэт ихнэр захиалга өгөөд за би энэ дээр бол маш тодорхой юм ярина. Тэгээ гадаад руу ажиллах хүчнээр явхад эрүүл хүний шалгаж явдаг юм. Манай монголчууд бид нар гадаад явахдаа тухайн үед Монгол нүсээр явж исэн бидний хэд эрэхтэн бүгдийг шалгаж ягаад эрүүлээс нь авч явдаг. Ямар нэгэн хууч өвчтэй бол ажил хийхэд тэнцэхгүйгээд орхичдаг байхгүй юу? Филиппинд бас гадагшаа явхад нь эрүүл мэндийн үзлэгт оруулдаг юм байл л да. Ялгаагүй. Тэгэхээр тэр эрүүл сарвал хүн Сингапурт очиод Сингапур бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орн. Сингапуроос Монголд ирээд тэгээд нэг том удалгүй нэг 5-6 сарын дотор амнасаа алдсан юм байна. Алд халдахдаа бол одоо учир битүүлгээр гаднаа байхын шарах соригтой. Тэгээд цагдаа тэрийг тухайн үед мөрдөөд байж исэн мөрдөн байчаагц солигдоод юу гинэ бүд аригчааг нэвтрүүлгээр бол ойлгомжтой байдлаар гарж байна. Тэгээ эрүүл сав саран хүнийг авцраад одоо үндсэндээ бол тэгээд цогцолсын явал одоо шарилын явуулсан юм биш та боддоо тийм бузартаа. Тэгээ одоо энэ дээр бол одоо хөөөлцөх хугацааг нь байдгийм хараа. Хөөөлцөх хугацаа гэдэг эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйл заалт байна. За ёо. За энэ дээр бол байж та манайхаа энэ бол бүд аригчаагийн нэвтрүүлгээс үзэхэд бол зохион байгуулалтаа онц ноцтой хүнд гэмт хэрэг байна. Хүн амны гэмт хэрэг байна. Тэгэхээр хүн амны гэмт хэрэг эрүүгийн хуулийн 10 дугаар одоо тэр үед бол арай өөр байсан. Одоо 10 болцсон. 10 хэдийн билээ зүйл ангаар 12-оос 20 жил бүх нас. Тэгэхээр зэрэг хууль хугацаа чи одоо 20 жилийн ял оногдуулахаар бүлэг хүнийг одоо онц гэрцгийгээр бүлгэлж алсан бол нуун дарагдуулсан бол 20 жилийн ял өгдөг. Эрүүгийн хуулиар заяа. Тэгэхээр 20 жил дотроо хуулицох хугацаа бол арилаагүй гэсэн үг. Тэгэхээр энэ цагдаагийн хууль сахиулах байгууллага бол энийг прокурорууд хуулицох хугацааг харгалцсан үзээд сэргээх бүрэн боломжтой. За би одоо та нарт харуулъя. Эрүүгийн хуулийн 41 шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах гэж байгаа. Хар манайхаа. Энэ хардаа. За тэгээ энэ дээр ингэж байгаа. За ёо. 41-ийн 3-ын 3 дээр ял шийтгүүлсэн хүнийг цагаатгахын тулд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн үндслээр сэргээхэд уг хүн нас барсан ч саад болохгүй гэж харж байна. Ойлгож байна уу? Тэгэхээр тэр эмэгтэй хүн нас барсан ч гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар тийм үү? Энэ алуурчин олдно гэсэн үг. За яа. За тэгээд энэ дээр хар. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг энэ 41-ийн 4 3 засаг зааснаар ингээд
Энэ араа ингээд шийдвэрлэж болно гэд болцсон байгаа. Заадсан байгаамаа. Тэгэхээр шинээр илэрсэн нөхцөл байдлаар энийг хууль сахиулагчид сэргээх бүрэн боломжтой. Бүрэн боломжтой шүү. Манайхаа. Одоо жишээ нь хулгай хийгээд нэг 5 жилийн ялтаа бол тэр нь илрээгүй байх юм бол 5 жил дотроо тэрийг хөөөлцөх хугацаа дууссан гэ хааж болдгийг. Хүн амны хэрэг дээр бол одоо жишээ нь 5 жил дотроо мөрдөөд олохгүй бол хаадаг хөөөлцөх хугацаа дууслаа гэд. Яг тэрнтэй адилхан 20 жилийн ялтаа хүн амны гэмт хэрэг 20 жил дотроо шинээр илэрсэн нөхцөл байдлаар сэргэх бүрэн боломжтой гэж хууль нь заасан байна. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө шарилны хөрхий тэр энэ бүд аригчагийн нэвтрүүлгээс үзэхэд Филиппинд очиход зүрх нь байхгүйсэн гэж. Зүрх нь байхгүй. Зүрхийг аваад доторчиж. 11 оны үед бол манайх шүүх шинжилгээ энэ камер хяналтын камер тухайн үед бол бүрэн суйрлагдаагүй байсан байх. Тэгээ шүүх хэмнэлгийн тэр тухайн үеийн 3 байцаагчийн талаар тэр үеийн бүд аригч хангалттай ярьсан байна. Одоо бол шүүх шинжилгээнд гаднаас нөлөөлөх ямар ч боломж байхгүй болсон. Бүх одоо тэр нормооргоос нь авахуулаад тэгэл тэр шүүх шинжилгээнд үзэж байгаа шинжилгээ хийлгэж байгаа бүх юм нь камерын хяналтанд ор явдаг болсон. Тухайн үед бол мапантай байдаг байсныг бол тэргүй бүд аригчийг нэвтрүүлгээр хангалттай гарч штэ боддоо. Тэгээ энэ байгалийн алуурч өнөөдөр боддоо Эрдэнэтийн том хүү дарамтлагдаг байсан гэдэг тэр байгалийн алуурчны гэр бүлийн талаар ар гэрлүүгээ нөхөртөө ярьж исэн юм байна. Тэгээ Эрдэнэтийн хүү Сингапурт $100 төлөөд мөн үү? Тэр гольфийн одоо тэр баячуудын ордог хүрээлэлд клубд $100 такстай орж исэн гэж. Эхнэр хүүхдтэйгээ тэр үнэтэй Сингапурт сарын $10,000, жилийн $120,000 түрээстэй байранд тэр үед 11 онд энэ гэмт хэрэг гараад дуусны дараагаар тэнд очиж одоо зүхтааж оргонож амьдарч исэн юм биш үү? Боддоо. Тэгээс хэрэглэнгээд энэ Эрлийн Эрдэнэтийн авгаа энэ балиар шижгээ авгаа Австри улсын Монгол улсаас төлөөлөх бүрэн эрхэд ямар нэг одоо консул гинэ уучлаарай. Тэрийг одоо Баццэг сайдаа маргаашнаас тэр консулын бүрэн эрхт байдлын цуцал та их хүн эмэгтэй хүн Баццэг сайдаа. Тим ярагчанд одоо тэгээд консулын бүрэн эрх олгоод байж болдго юм уу? За эрүүгийн цагдаагийнхаа Эрлийн Эрдэнэтийн гэр бүлд хэлийн ориг тавиад шинээр илэрсэн нөхцөл байдлаас шалгаасаа гэж би эргэн үеийнхээ хувьд хүсэж чинь шаардж чинь. Тэгэхгүй бол наадвал чинь гараа зүхтаач шүү. Одоо наадвал чинь Монголоо ухахын ухаад дөнгөхийн дөнгөөд хангалттай хөрөнгөжсөн гараа зүхтаахад бэлэн байдалтай байгаа. Эрлийн Эрдэнэтийн гэр бүлээрээ гараа зүхтаах бүрэн боломжтой байна шүү. Энэ гэмт хэрэгээс харахад бол өстой яам нэг гэмт хэрэг байна ойлгомжтой. Тэгээ бас нам байгуулад улс төр дороо хуцаатаас ийм өвөөгүй хулгайч гэдгийг харин ард түмэн таниад энэ хулгайчийг бол сонгуульд 2 сонгосног үе тэгэл хөрх эн чинь мөнгөөр л гарч ирсэн шүү дээ. Одоо манайхаар бол энэ буян бузар нам, авгаа нөхрийн нам шиг хувийн нам байгуулад энэ нөхөр Монгол улсад тухайн үед их орон нам ялсан болвол Монгол улсыг бүр хаан засаглал тогтоож вант хувийн колон улс болох нь шүү дээ. Авшнууд яг ийм байдаг байхгүй юу одоо. Одоо манай энэ байгалийн алуурчд энэ хөрөнгөтнүүд энэ хулгайч нар чинь биш шүү дээ. Олигархууд чи бүгд нэг энэ Филиппин гэрийн үйлчлэгчтэй шүү дээ. Зөндөө байгаа. Одоогоор манад Филиппинээс гэрийн үйлчлэгч орж ирж байгаа. Өөрийнхөө бааз шээсийг цэвэрлж чадахгүй. Өөрийнхөө одоо гэр орныг цэвэрлж чадахгүй хулгайч нар Монгол төрийг өдөрдөж зэгцэлж цэвэрлж хөгжүүлнэ үлгэр тийм байдгүй заяа. Одоо энэ Мак Закийн номтой баяр маяр новшнууд бол Филиппин үйлчлэгчтэй гівтэж байгаа шүү дээ. Ер нь Эрлийн Эрдэнэтийн энэ хүүхдүүд бол хүмүүжлэгүй гэдгийг шар мэдээгээр хэвлэлээр байн гардаг. Тэр охинтой садралж тэр охиныг садралж тэр охиныг бузралж гэж хэвлэлээр битүү энэ сүүлийн 20 жил бичигдэж ирсэн шүү дээ. 98 оноос хойш. Задарсан гэр бүл шүү дээ. Хүүхдүүд нь хүмүүжлэгүй. Сая одоо энэ Таван богдын Баатар сайхан Жемийн Цэрэн Бунцгийн хүүхдүүдтэй нийлээд эдний хүүхдүүд чинь бас л хүн хүчирхийлэл зодоол яргалаа явчих шүү дээ. Аргагүй шүү дээ. Аав нь байгаль ихэ хайрлаагүй
нөхөн сэргээгээгүй алаа хийцэн алуурчны хүүхэд, байгалийн алуурчны хүүхэд хүн хайрлах уу? Хүн инэрх үү? Хүнийг бол тоохгүй алах нь биш над. Хулгайч нар чинь тий? Арай дэндүү навшнууд юм аа. Одоо энэ бүд баригчаагийн нэвтрүүлгийг бол ойлгомжтой харлаа. Тэгээд бүд баригчаад энэ Филиппин явж нэвтрүүлэг хийхэд тусалсан одоо бүх сайхан сэтгэлд Монгол ахын дүүстэй бас баярлалаа гэж хэлье. Миний өвчгсөн найз нөхдөдтэйгээ нийлээ саягаас ганц найз нөхд рүүгээ ярьлаа энэ талаар бүгд энэ нэвтрүүлгийг үзсэн байна. Тэгээд чи лайв юу яриадах гэж байна. Филиппинээс ар гэрийнх мөн үү? Тэр гэр бүлийнх нь одоо тэр том хүүхдийн аавтай авцрах зардлыг манай найзууд даая гэж байна. Бүд баригч ахын дөө. Тэ. Монголд байх буудал модал зардлыг бас бид нэр даая. Би ганцаараа биш найз нөхдөдтэйгээ нийлээд ахын дөө очиод тэр хууль ёсны өмгөөлөгч тэр нэг төрийн бус байгууллагынтай холбогдоод гэр бүлийн аваад ахын маргаашнаас онгоцных нь билетийг бичүүлээд өгье. Бүд баригчаа. Би бүд баригчаагийн олон нэвтрүүлгийг нэг ойшоодгүй харин энэ дээр бол ёстой ойшоомор санагчлаа. Баримт нотлоготой гарцгүй хэлсэн байна. Ёстой ойлгомжтой шүү дээ, тийм? Ойлгомжтой байна. Яагаад тэр шүүх шинжилгээний дүгнэлтэн дээр ямар ч гаднаа шарах сорив байхгүй гэж худлаа шаасан байна. Яагаад зүрх уушгинд байхгүй байна аа? Тий? Зүрх нь байхгүй гэж шүү дээ. Магадгүй тэгээд зүрхний одоо тийм зүрх нь хаагдсан гэдэг дүгнэлтэн гараа явуулсан юм байна. Зүрх хаагдсан бол хаагдсан зүрх нь хаана байна? Тэгээ Филиппин улс өөрөө гадаадад одоо иргэн нас урах юм бол авцраад өөрөө Филиппинд бас задлан шинжилгээ хийдэг юм байна. Тэгэхээр Филиппинийг одоо манахаас арай дээр байлгүй дээ. Тэгэхээр илэрчин гэж бодоод наадуул чинь зүрх бөөрийг аваад үлдсэн гэж шүү дээ. Энэ бүд баригчийг нэвтрүүлгээр ойлгомжтой байна шүү дээ. Энэ олон улсын тэр өөрхий тэр сайн дурын байгууллагын бүгдийг нотолцсон байна. Тий. Тэгээ бүд баригчаа том хүүхдийн гэр бүлийнх нь хүнтэй аваад тэр ахын зардлын тай заа яа найзуудтайгаа нийлээд би сая найзуудтайгаа ярьсан Монголд байх тэгээ бас энэ хоол буудлынхын зардлын тай Монгол төрөд байр түрээслэлт өгч л дөө яадгийг тий тэгээд нэг гурил удаагийн аваад тэгэл нэг иж төхөөрөд өгчээ тэгэхэд хангалттай хооллоод энэ хэргийн материалтай танилцаад эндээс нэг хохирол гомд гарах нь шүү дээ мөн ар гэрэн нэрэд гомд гаргаад хэргийн материалтай бүрэн танилцдаг юм аа. Энэ хэргийн материалтай бол ер нь ар гэрийн хүсэл дээр хохирогчийн гэр бүлд хэргийн материалтай бүрэн танилцуулах Монгол улсын хууль байгаа. За энэ гэмт хэргийн тухайн үеийн дүгнэлт мөнгөлт төр мөрдөн байцаалтын мэдүүлэг бүгд архивд хадгалаатай байгаа. Архиваас алга болсон байх юм бол тухайн архивын эрх үхийн албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг бас хуультай юм аа. Бүх юм энэ он сар дараалалаар бол сэргээгээд үзэхэд бол бүрэн боломжтой наадах чинь. Наад хэрэгчин бол угаасаа би бол ойлгомжтой байна гэж харж байна. Тэг ойлгомжтой байна шүү дээ наад чинь. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар илэрх юм байна. Ойлгомжтой ар гэр нь гомдлоо гаргах юм байна. Тэг бүд баригч ахын дөө ар гэртэй холбогд ахын зардлын дай. Тэгээ дээрэс нь манайхаа өөрийгөө бааз хэсэг цэвэрлж чадахгүй залхуу гуйлагчингууд өрөөлийн сайн сайхны төлөө явна гэж байхгүй. Улс төр дийм байгалийн алуурчин уул уурхаан олигарх юм үзээгүй. Өөрийнхөө гэр орныг цэвэрлж чадахгүй залхуу гуйлагчингууд улс орныг хөгжүүлдэг юм аа. Одоо энэ Макийн гэр бүл эднэрээс болгоомжл Сүв Батболдын гэр бүл тэр Геокийн одоо үндэслэгүй хөрөнгөцсөн ган зэргийн гэр бүл бас байгалыг алж гарч ирсэн энэ гацууртын Чимбат билүү. Тэ охин нь одоо соёлын сайд байсан номин эдгээр бүгд зарцтай өссөн байхгүй да. Задарч өссөн улгаач нараа. Эдгээр хүнийг хайрлах энерги сэтгэхүй байхгүй заяа. Эдгээр тансаглалд өссөн. Эдгээр Монголын гэр ороолын хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг мэддэггүй маа. Новшнууд заяа. Мэдхгүй. Тэгээ одоо энэ новшнуудыг бол ерөөсөө үсэн гацны улс төрд үе удмаар нь оруулах вэ. Энэ бүд баригчаагийн нэвтрүүлгээс хараад би олон дүгнэлт хийлээ. Миний яриад байдаг үнэн байна. Нотлогдож байна. Боддоо. Одоо намбарын инкоерийн хүү Батчуугар их тэнгэрт эргэлж үсэн их тэнгэрт одоо үе үеийн одоо төрийн тэргүүнүүдийг
Гэрт нь бас үйлчлдэг үйлчлэгчнэр байгаа. Хоолыг хийж өгдөг мөн үү? Батчуугаар 10 жилд аав нь 10 жил Монгол төрийн дэргүүд их тэнгэрт амьдэрсэн. 10 жилд амьдралынхаа те хүүхэд насыг өнгөрөөхдөө Батчуугаар хоол хийж үзээгүй штэ. Хийж аяг тавга угааж үзээгүй. Яг тэгвэл үйлчлэгч нартай. Ийм залхуу гуйлагчингууд бусдын амьдралыг хөгжүүлдэг юм аа. Иргэдээ та нарт бас гуйх юм байна. Ийм тансаг бусдын зовлон дээр нулимж баярхаж гайхуулж амьдрдаг энэ олигарх хулгайчуудын үр хүүхдүүдийг битгий өөгшүүлд улс төрд оруулаад байгаа ч. Эднэрт хайрлах энэрх сэтгүү байдгүй маа. За ёо. Энэ юу гэнэ тороолууд ороод ирсэн хуцаж байна. Хуцаараа муу новшнууд тороолнуудаа та нар юуг тороолдох чинь надад сонирм биш. За ёо. За бүгд аригч анханд нь амжилт хүсье. Энэ бол нэрээ сошиал дээр бол ойлгомжтой шүү дээ. Хичнээн мянган хүн үзсэн байна. Одоо би дахиад харуулъя л да энэ нэвтрүүлгийг. Бүгд аригчаар орлоо. Мөн үү? YouTube дээр бас тавьдсан байна. Том охин захаа бичсэн байна. За энэ байна. Энэ хараа. Одоогийн байдлаар Бүд аригчаагийн Facebook-аас 646 мянган хүн үзсэн байна. 14 цагийн дотор. За ёо. 5k шеэр явуулсан байна. 1.3k комент явуулсан байна. Хараа. Атица гэдэг энэ хүүхдийнх нь Facebook байдаг юм биш үү? Энэ том охиных нь дагчээ. Мөн үү? Энэ гэр бүлийг ингээд энэ бүсгүйг Эрлийн Эднотын герт амнасаа алдсан хэрэг гарсан байна. Монголчуудаа ороод энэ Бүд аригчаа дүүгийн нэвтрүүлгийг үзээрэй. Хараа. Ang conclusion ng NBI, ang sabi sa akin, meron daw siyang tusok na nasaksak, sinaksak daw siya. Tapos may mga paso at saka sugat na parang Улсын үдийн зов байсан гэдгийг тэдний хинэнч мэдсэнгүй. За тухайн үед 8 настай байсан одоо 3 дахь хүү болох Амбоын одоо ингээд төсвүүдээ ээжигээ тойрол гүүг царайгаад ингээд баазралтай баяр хөөртгөр явжсэн бол хамгийн бага охин болох Найла тухайн үед 6 настай байсан. Найла охин ээжийнхэн одоо тэрээс одоо тас зурчаад нулимс дүүснүүдээр ээж рүү хараад байсан гэж байна. I was young and she left. I was actually she was За оол яг тэр мөчөд нөгөө бага охин Найла чинь ээжээсээ тас зураад ээжигээ явуулахгүй хэмээн өдөртөө уйлж хэлсэн. Нара. Ингээд зайлвал энэ 6 настай охин ээжигээ хүний нутагт явахад нь явуулахгүй гэд ингээд тасцуураад зайлвал уйлаад хоцорж ирсэн юм байна. За тэгээд Сингапурд байхдаа бол биш та. Ар гэрлүүгээ ингээд тухайн үед одоо мессенжер энэ төрөөр холбогдоод ноутбукгээ дийлгээд ар гэртэйгээ айгүй гоё байна, имэйлд байна гэд Сингапураас холбогддог байсан юм байна. Тэгээд Сингапураас шууд над энэ Монголд ирсэн юм байна. Монголд ирсэн чинь сэргэлэнгээ давгаа ноутбукийг хурааж аваад мөн үү? Ар гэртээ нэруулдгүү, цалингийг өгдгүү. Ягаад гэвэл энэ Монголд ирж ажиллаж байгаа хугацаанд Сингапур руугаа $1 шилжүүлээг юм байна. Ийм л новшийн гэр бүл байна да. Эрлийн Эрдэнэт гэж юм уу? Байгалийн алуурчин тэ байгалийн алуурчныг одоо нэрээ. Одоо өнөөдөр Монголд бол Эрлийн Эрдэнэт заллан хөгжлийн банкнаас зээл аваад хөш хэдэн тэрбум төгрөгөөр Солонгост очиод казино тоглолцсон гэдэг хүмүүс ярьдаг юм билээ шүү дээ. Казино донтцсон гэсэн. Солонгост очихдоо би сая Солонгос явж ирсэн тэр казинод орсон Эрлийн Эрдэнэтийн зураг хананд нь шааж илээ. Яасан гэсэн чи VIP тоглогч гинэ.
Өсөх үүрнийх нь VIP тоглогч байх уу? Монголын хэд хэдэн гаруудын зураг байлээ тэнд. Солонгосын казинод. Яасан гэсэн чинь асар их мөнгө тушаасан. Нөгөө хүнд тоглогч гэж юм гинэ. Казино ч тийм хүнд тоглогчдын нөгөө зургийг дээдлээ залдаг байхгүй юу? Эрлийн эрдэнэтийн зураг шааж исэн чи яах юм? Тийм л новшин шаар штэ. Энэний залилан бол замаа алдсан. Энэ улгайчд яагаад хууль үйлчлэхгүй? Энийг одоо энэ хууль үйлчлүүлээд тэр залилан байлангаар шороо оронд нь явуулаад тэр хүүхдэд нь гэр бүлд нь хуулийн хариуцлагыг хүлээлгэж. Эрлийн эрдэнэтийн гэр бүл нэрийн стор гэрээ цэвэрлж чадахгүй биш хүн боолцолдог. Яргачингууд байсан ба шүү дээ. Ичдэггүй зовдгоо хар шаарнууд фэйсбүүкээр тэр чигээрээ давлгаалж байна. Өстөө нэг үнэхээр ойж ихс чинь худж чинь заяа. За тэгээд юу вэ? Манайхаа хэдүүлээ нийлээд. Гэхдээ нийлээч юу? Би найзуудтайгаа нийлээд тэр Малайзиасгүй лээ. Филиппинээс тэр хань ижлийн том хүүхдтэй аваад ирэх зардлын тай заяа. Филиппин бичүүлээ. Бүд аригчтай маргааш холбогдъё. Тэгээ Монголд ирэхэд нэг байр түрээсээ төгчээ. Тэгээ хоолунд энэ болгох байлгүй дээ. Тийм биз дээ. Усан бас нэг үхэр гаргаад өгөхөд болно шүү дээ. Тийм биз дээ. Нэг ижний үхэр гаргаж өгвөл нэг гурилуудаа аваад өгчих. Тэгээд Монголд тэр энэ хэргийн хаараас хэрэг ирүү үүсэн үүсэлэн тэгээд заргалдаад явах байлгүй. Явах бах. Тэр одоо бол манай хууль сахиулагч нар асуудалд өөрөөр ханддаг болсон. Ягаад гэвэл 11 оны үед бол авилгал бол амар цэцгэлсэн байсан. Юмыг мөнгө байхад болгодог байсан. Одоо өнөөдөр бол өөр болсоо. Тэгэхээр энэ хэрэг бол илэрнэ гэдэгт найдаж байна. Хууль сахиулагч нар энийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар эрүүгийн хуулийн 41 цааснаар сэргээх бүрэн боломжтой байна. Хуулиндаа байна. Асуудалгүй. Тэгээд дээрээс нь бас би бас ганц нэг өмгөөлөгчнөр лөө ярьлаа. Энэ хэрэгт энэ хэрэг дээр өмгөөллийн үнэгүй хийж өгөө явъя гэж байна. Нэг хоёр өмгөөлөгч олоод өгье. Монгол мөн үү? Сэтгэлтэй хүн ёсоор ханддаг, хүний төлөө явдаг тийм өмгөөлөгч олж өгье. Болж гэнэ үү? Манайхаа тэ өнөөдөр та бүхэн санаж байгаа бол Малайзд нөгөө алтан туяа гэдэг бүсгүй бас л Малайзын том олигархийн гарт амиа алдсан. Тэгэхэд Малайзд бол Малайзын ард түмэн жигссэн тий. Тэгээ Малайзд одоо тэр аав нөхөрхийн алтан туяагийн аав 10 хэдэн жил охиныхаа араас явж байгаад тухайн нөхөрт хуулийн хариуцлага хүлээлгээд мөн үү шоронд хийгээд тэгээ Малайзын засгийн газраас нөхөө олгор гээд боддоо 40 сая доллар өгсөн гэд хэвлэл мэдээлэлээр явж байгааг манай монголчууд мэдж байгаа үстэй. Тэгвэл монгол хүн өнөөдөр гадаадад хүний гарт амнасаа алдахад мөн үү бас яг гоо тэр чинь олон тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхэд бол нэг тийм тохиолдол гарсан гэдгийг Монгол даяараа мэдж байгаа. Энэ бол цаашлаад Монголын нэр хүндтэй холбоотой. Монгол улс хүний эрхийг дээдэлдэг юм байна гэдэг өнөөдөр бид нар дэлхий дээр өнөөдөр харуулах бүрэн боломжтой. Харамсалтай нь өнөөдөр монголчууд энэ хүнийг ийм байдалтай ягаад Монголын одоо хууль сахиулах байгууллага юм байна. Хүний эрхийг уландаа гიშгдэг юм байна гэдэг нь бол өнөөдөр өнгөрсөн 11 жилийн хугацаанд харуулсан юм байна шүү дээ. Хангалттай одоо хардаа би энэ дээр бас энэ бичлэгийг бас харуулахыг хүсэж байна. Энэ хэдэн минутын дээр нэг бэ 50 минутын дээр энэ заяа энэ том өхнийхэн бичлэгийг би харуулъя. Одоогоор энэ сая нэг хэд хоногийн өмнө Буд аригчааг хийсэн нэвтрүүлэг заяа. Хөөхөө одоогоор арга ирэн заяа ийм дарчиг амьдарч шít хардаа. Энэ том өхн яриа өгсөн байна. Энэ ойлгомжтой харал да энэ арга зардалт нь гал тохон юм шиг байна. Хөөхий. Тэгэхээр болохгүй бол ард түмнээс бид нар хандив цуглуулж ягаад арга эрт нөхөө олгор олгоё. Яага болохгүй гэж вэ? Харал да. Тэ 50 дахь минутын дээр тэ. За trabaho. Ахлах мөр гарын 5-ны өдөр гаргасан одоо тийм ээ тэр Далима гэдэг хүний гарын үсгтэй одоо шүүхшилтэй нь Inano ko, labi ng asawa ko. San Jose. Одоо энэ араа Буд аригчаатай ингээ ярьсан юм байна. Хараа манайхаа. Буд аригчаа сэтгүүлтэй ярьсан байна. Сэтгүүлчтэй ингээ. The corpse with the bruises and everything. Гаралтай. So I know that like she must have endured a lot before she even, before she even like talked to my father, and it was too late at the time. Nung pag
Энэ бол ноцтой юм байна. Тэгээд одоо хуульцах хугацаа гэдэг чинь үндсэндээ одоо хүн хэлмэгдээ шоронд явчихдаг штэ манайхаа. Тэгэнгүүт нүхүнийг алаагүй байхад нь алсан байна гэд баримт нотлогоогүйгээр одоо өчнөө тэг шоронд орсон хүмүүс байдаг. Тэгэнгүүт нь араас нь алсан алуурч нь гараад ирэнгүүт шинээр сэргээгээд тэр алсан алуурч нь ялаа нөгөөд тэр шоронд хэлмэгдээд ял идэлж ирсэн нөхөр шинээр илэрсэн нөхцөл байдлаар гараад ирсэн кейсүүд бол Монгол зөндөө байдаг штэ. Тэ. Тэгэхээр зэрэг өнөөдөр миний харж байгаагаар бол энэ алуурчт нь бол илэрхий байна. Хуульц хугацаа дуусаагүй байна. Ийм зохион байгуулалттай ийм аллагт бол ойлгомжтой 12-оос 20 жил. Тэгээ хүн амин дээр бол хуульц хугацаад одоо энэ дэр байна шүү дээ. 41-1-3 гээд ял шийдвэр сүүнийг цагаад тахын тулд шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн үндслээр сэргээхэд хүн нас барсан саад болохгүй гэж. Тэгээд энэ 41-3 энэ төргээд бүгд байна штэ байна. Энэ хуулиар тэгээд сэргээгээ шалгаад өгөөч гэж хүсэж байна. Заавал энд нэг хүн бичиж байна уу? Хуульц хугацааны талаар энд бичсэн байна. Бас 1-3 гэдэг энд хангалттай. Энийг харуулъя та. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хорих ялын дээд хэмжээг 15 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлснээс хойш 12 жил өнгөрсөн гэж. Тэгээд энд нь 20 жил хүртэлх тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулсан заагаагүй гэмт хэрэг үйлснээс хойш 20 жил өнгөрсөн гэж заяа. Тэгэхээр энэ бол 20 жил өнгөрөөг юм чинь мөн үү? Ойлгомжтой юм. Энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгах бүрэн боломжтой юм байна шүү. Манайхаа хууль сахиулагчдаа. Тэг бүд аригчаад үр бас тэ энэний араас тууштай явсан чинь олон жил явж байгаа юм байлаа шүү дээ. Хизээ үлээ нэг эдэн жилийн өмнө ч үлээ ярьсан юм байл л дээ бүд аригчаа. Тухайн үед бол олонний анхааралд оруулж чадаагүй юм байлаа. Сая бол баталгаатай оруулсан байна. Тэгээ эн чинь Малайзда тэгээд ар гэрийнх нь нэг бяцхан загшаал хийсэн юм байна. Тэрийн тухайн үед манай хэвлэл мэдээллийн Эрдэнэ Эрдэнэтийн үйлчлэгч гэртээ өчир хөлөөлгөөр нас барсныг аллах гэж үзэж ар гэрийнх нь Филиппин жагсаал хийсэн байна гэдгийг Монголын хэвлэл мэдээлэлээр явж ирсэн юм байна. За ёо. За тэгээд тэр Филиппиний тэр гадагшаага гэрийн үйлчлэгчээр явуулдаг жуулчлах товчооных нь гэр бүлийнхний дуудаад мөн одоо Монгол мөнгөөр нь $300 өгье одоо ингээ амаа амхи чимээг болцгоо битий жагсаал цуглаа хий гэж хутсан гэж байгаа штэ боддоо. Тийм хүн чанаргүй навшууд байх уу? Үнэхээр ой гутарж байна манайхаа. За тэгээ энэ дээр бол нэр жигсэн дургу үрчийн лайв хийж байна. Тэ. За тэгээд бүдэрч ахын дөө. Одоо ах нь бол олон юм үзлээ, олон нэвтрүүлэг одоо тэ лайв майв хийж исэн. Энд бол ястаа чи бүдэрчээ бол үнэхээр гарах гарцгүй баримт нотлогоотой ийм 90 сурвалжлах нэвтрүүлэг хийчихээ. Тэгээд талархаж байна. Тэгээд үр дүнгийн гаргахад шантралгүй тууштай яваарай. Тэгээд зөв нийтлээ явж байхад бол хүн болгон дэмждэг юм аа. Тэгээд чадлаараа ч гэсэн ахын ч гэсэн дэмжье аа. Найз нөхдөйхөө хамт ямар ч байсан тэр талигаа чи ихнэр том хүүхдийн Монголд ирэх зардлыг хариуцъя. Дээрээс нь энд багт нь хоол ундныхын зардлыг хариуцъя. Тэгээд 2-3 өмгөөлөгч бол олдох юм байлээ. За юу. Өмгөөлөгчдэр нь ч гэсэн тусуулаад өгч болно. За юу. За юм байна. За тэгээд манайхаа энэ гэрийн үйлчлэгтэй тансаг амьдардаг новшнуудын гэр бүл иймэрхүү байд юм байна. Өөрийнхөө бааш хийсийг арилгаад өөрийнхөө гэр орныг цэвэрлдэг хүмүүс бол арай юмд өөрөөр ханддаг юм аа. Ийм залхуу, ийм сэтгэлгүй новшнууд бол тэр хүний харийн хүнд яаж хандж байгаа нь бол ойлгомжтой шүү дээ. Хайр Монголын нэр хүнд. Сайхан залуучууд Монголынхаа нэр хүндийг гадаад төсгөөд байдаг. Энэ олигарх байгалийн алуурчин энэ новшнуудын гэр бүл өнөөдөр Монголынхаа нэр хүндийг дэлхийд олон улсад бол уландаа гიშгэж шин новшнууд. Эднэрээс иччихэ. За ёо. Тэ. Тэгээ гэрийн үйлчлэлтэд тансагладаг, хүнийг хайрладаггүй, инэрдэггүй энэ олигархуудыг улс төрөөс холхон шиг байлгахгүй бол байгаа бодит нүүр царай. Тухайн үед 2000 онд Эрдэнэ Эрдэнэтийн шинжлэх мундаг хүн байна, аймаар хүн байна гэж ард түмэн хөрөхөд тухайн үед гиндээ сонгож ирсэн баг.
2004 онд бас эвсэл болоод ороход манай намаас эвсэл болоход манай намтай эвсэл болж орж ирэл бас л 2 дахь сонгогдчихсэн манай намын буйнаар. За юу. 8 жилийн өмнө улсын хурлд байсан. 2 удаа сайт хийжсэн. Ийм новшнууд Монгол төрд орж паразитчиг Монголын хөгжлийг хойш нь татчихсэнийг өнөөдөр ард түмэн ирэхээ биш ойлгож байгаа байлгүй дээ. Альва зүйлд сэтгэл байхад заавал ч хөрөнгө мөнгө хамаагүй байдаг юм аа. Үнэхээр эрдэмтэн доктор судлаач профессорууд өөрийнхөө асуудлыг шийдсэн тийм хүмүүс өрөөлийн төлөө явдаг юм аа. За юу. Харин мөнгө тарааж хулгай мөнгөөр гарч ирдэг новшийн олигархуудын үр хүүхдүүдийн байгаа царай энэ шүү. За юу манайхаа. Ягаад намрын хоёрыг бас чугар гэхэд бас залах уу гэрийн үйлчлэгчтэй гэр бүл төссөн нөхөр сонгоо хайрханд үргээс өндөр санал аваа гараад ирвэ. Ойлгомжтой шүү дээ. Сонгоо хайрханд үргэд битүү мөнгө тараалт явагддгийн байнлыг гэдгийг манай сонгогчд бүгд мэдж байгаа. Эдний байгаа царай яг энэ заяа. Эрлийн эрдэнэтийн гэр бүлийн царай бол Монголын олигархуудын царай шүү. Намрын хоёрын гэр бүл, Гокийн захирал хэлсэн ганц зөргийн гэр бүл, Макийн одоо тэг гэр бүл мөн үү? Тэр номингийн аав хацуухтын Чимбатын гэр бүл эднэр яг адилтай годлууд заяа. Ойлгосноо? Ойлгомжтой. Энэ өвчнүүд бол хайрлах энерги сэтгэл байхгүй. За юм бэ 4-2-та. За маргааш өглөө би нэг газар лайв хийн. Өнөө өглөө очих гээд амжсангүй өстө баталгаатай заяа. Нэг юмны араас явж байгаа гүцээ. Ойр тус гिचэл цахимаар ороо жоохон зав заа гайгүй байгаа дээр явахгүй л зав заа гарч өгөхгүй байна. Ядж байгаа сая бас эмнэлгээр яваад энэ мөр гэмтцэнийг хүчрхийлэгч хулгайчд бас юу яц. Одоо шүүх шинжилгээ өөрөөсөө бараагүй гард юм байлаа шүү дээ. Миний бүр энэ мөрчин нөгөө тэр төрийн ордонд мөн хаяхарва гэдэг юм аа. Ловер чи оюун эрдний тороолт гараа гүшүүлсэн шүү дээ харсан уу? Шөрмсөн суунаад урагдцсан байлаа. Тэгээ бас тэр мөрний араас эмнэлэг домлох гэж явж байгаад ойрд нэг тэр болгон тавиад лайв гэдэж амжихчгүй байна. Ардаа бас би чаар гэртээ амьдралтай хүн шүү дээ. Тийм ээ манайхаа. Харин зав заагаараа нэг газрын араас явна. Маргааш өглөө би 8 цагтны газраас лайв ин заяа. Өглөө 8-д намайг хүлээгээ үйчээ. Орой болцсон учраас нэг том дуугаар орилж лайв хийцэнгүй маш дарах байлаа шүү заяа. За юм байна 4-2-та.